Хамтдаа ирэх үзэгчдэнд баярлалаа. Eagle stand цочны ярилцлагын цагаан цагт үзүүлж байна. За бид студиэд санхүүгийн зохицуулах хорооны хөрөнгө оруулагч, за үйлчлэгчдийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Болор Эрдэнэг өрсөн байгаа. За мөн тус хорооны эрхцэн хэлтсийн дарга Батгэрлийг студидд урьж энэ цаг мөчид ярилцахаар урьсан байгаамаа. Тэгэхээр ерөнхийдөө улсын их хурлын улсын их дэлгүүртэй холбоотой хувьцааны асуудал нэлээд өнгөрсөн онд ч гэсэндээ олон асуудлыг үүсгэж ирсэн. Ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчдийн асуудал ерөнхийдөө хохиролтой яваад ирж гэсэн мэдээлэлүүд хэвлэлээр явж исэн. За энэ оны 2 сард гэхэд санхүүгийн зохицуулах хороо болоод шударгаслалын эрхлэгчийн төлөө газраас улсын их хурл гэдэг улсын их дэлгүүр дээр шалгалт оруулахар боллоо гэсэн ийм мэдээллүүд явж исэн. Ер нь энэ шалгалт хийгдсэн болов өнгөрсөн хугацаанд ерөнхийдөө яагаад энэ мэдээлэл бас намжин байсан юм бол гэсэн асуудлаар ярилцахаар та бүхнийг урьсан. Ер нь одоо энэ улсын их дэлгүүрийн асуудал ямар хөө байдалтай байгаа юм бол энэ талаар ихний ээлжинд мэдээлэхгүй юу? За улсын их дэлгүүрийн жижиг хувьцаа эзэмшигчдээс санхүүгийн зохицуулах хороонд хандаж бол удаа өргөдөл гомдол ирүүлдэг. За энэ өргөдөл гомдол ирүүлсэний дагуу энэ оны 2 дугаар сар болон 4 дугаар сард 2 удаа газар дээрх шалгалтыг хийсэн. За шалгалтын онцлог бол их дэлгүүрийн холбогдох этгээдүүд болох Номин Холдинг, Номин 5, Номин Риэлтор ХКК-нуудын за хооронд хийгдсэн гүйлгээнүүд гэрээ санхүүгийн баримт зэрэг баримтуудад тулгуурлаж шалгалт хийснээр онцлог болсон. Шалгалтын онцлогийг таяллаа тийм ээ, нэлээд олон гэрээн дээр бас суурилсан гэдэг. Ер нь энэ шалгалтын одоо үр дүн ч гэдэг юм уу тийм ээ, ямар байдлаар гарсан бол нөгөө 45 мянга орчим жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалахад юм нааштай үр дүн ямар зүйл гарсан бол? За санхүүгийн зохицуулах хорооноос ажлын хэсэг 2 удаа шалгалт хийсэн гэж ярьлаа. За энэ шалгалтын онцлог гэх юм бол урд нь улсын их хурл улсын их дэлгүүр хувьцаат компанид хийгдэжсэн шалгалт бол улсын их дэлгүүр хувьцаат компани санхүүгийн баримтад үндэслэж шалгалтууд ирэн хийгддэг байсан. Энэ удаагийн шалгалт нь бол нэлээд тийм томоохон байдлаар улсын их дэлгүүр хувьцаат компани болон тэдгээрийн томоохон хувьцаа эзэмшигчдэд хамаарагдах бусад компаниудын гаргаж өгсөн өөрсдийнх нь сайн дурын үндсэн дээр гаргаж өгсөн тэр санхүүгийнхэн баримт бичгээр үндэслэж тухайн санхүүгийн жилд хийгдсэн хэрэг хилцлүүдийг бол шалгаж үзсэн. Тэгээ энэ утгаар нь бол улсын их дэлгүүр хувьцаат компани, Номин Холдинг хувьцаат компани, Номин Холдинг ХК компани болно. Тэдгээртэй холбоотой этгээд нөгөө гишүүн компаниудын хооронд хийгдсэн хилцлүүд дээр тийм дүн шинжилгээ хийсэн тийм онцлог бүхий шалгалт болсон гэж үзэж байгаа. Шалгалтанд бол санхүүгийн зохицуулах хорооны улсын ахлах байцаагч тэгээд янз бүрийн тийм мэрэгжлийн бас тийм мэрэгшсэн хинэн шалгагчд энэ удаагийн шалгалтыг бол 2 удаа дарааллаж 2 удаа хийснээрээ бас нэлээд тийм онцлогтой үр дүнтэй санхүүгийн болон бизнесийн үйл ажиллагааны нь бол үнэлж дүнсэн ийм шалгалт болсон гэж үзэж байгаамаа. Нэлээд бодиттой шалгалт явагдсан гэдээ та хэллээ. Яг үр дүн ямар байдлаар гарав? Бизнесийнх нь үр дүн гэдээ та хэллээ шүү дээ тийм ээ. Ер нь бол нэлээд ийм мэдээлэлүүд яваад байдаг. Жижиг хувьцаа эзэмшигчдийн зүгээс өөрсдөө хэлэхдээ бол яг нэг охин компани том нэлээд ашиггүй ажилтдаг ч гэдэг юм уу тийм ээ, түрээс хань гэрээ хитрхи хямд байдаг ч гэдэг юм уу, ийм олон зүйлийг бол жижиг хувьцаа эзэмшигчдийн зүгээс өнгөрсөн хугацаанд ярьсаар ирсэн л дээ. Тэд бүхний нөгөө хардаад байгаа зүйл нь яг санхүүд нь хийгээд үзэхээр хэр бодиттой юм байна. Энэ ерөөсөө энэ шалгалтын үр дүнчдэр улсын их дэлгүүр хувьцаат компани жижиг хувьцаа эзэмшигчдийн жилийн жилд санхүүгийн зохицуулах хороонд болон бусад байгууллагад гаргадаг гомдол нь юу вэ гэвэл улсын их дэлгүүр хувьцаат компани ашиггүй ажиллаж байна. Бид бүхний мэддэг улсын их дэлгүүр гэж бид бүхний нэрлэдэг тэр байгууламжийг ашиггүй ажилуулад байна. Гэтэл улсын их дэлгүүр нь ашиггүй ажиллаад байдаг тэрнийг түрээсэлж байгаа Номин Холдинг компани маш их хэмжээний ашигтай ажиллаад улсын их дэлгүүр эсрэгээр нь алдагдлуулаад байна. Энд ер нь санхүүгийнхаа хувьд санхүүгийн зах зээлийг зохицуулах гинх эрх бүхий байгууллагынхаа хувьд нэг боттой дүгнэлт хийгээч л гэж үзсэн. Тэгээд манай шалгалтын ажлын хэсгийн нэг гаргасан баримт тулгуурлаж дүгнэж үцхэд улсын их дэлгүүр гэж бид бүхний мэддэг
тэр байгууламжийг Номон Хойлдон компани маш хямд үнээр түрээслэж эргээгээд түрээснээс олсон орлогоо улсын их төлгүүр хувьцаат компанид өндөр үнэтэй зээлийн өөрөөр хэлбэл төгрөгийн болон ам доллараар маш өндөр үеийн хүүтэй мөнгө зээлдүүлэх замаар тухайн компани санхүүгийн чадварыг бууруулах нөгөө дээгүүр санхүүгийн компани санхүүгийн чадвар буурна гэдэг нь тухайн компани жижиг хувьцаа эзэмшигчдийн асуудал бол хөндөгдөж байгаа. Энэ утгаар би жижиг хувьцаа эзэмшигчд бол бид бүхэнд ашиггүй байна гэдэг ийм л асуудлыг яриад байгаа. Ерөн зүгээр хувьцаат компани онцлог бол хувьцаат компани хувьцааг хүн ямар байдлаар эзэмшиж ямар учраас хувьцаат компани хувьцаа эзэмшигч болдог вэ гэвэл нэгдүгээрт нь тухайн эзэмшиж байгаа хувьцаагаараа дамжуулаад нэгдүгээрт нь тухайн компанийг ашигтай ажилуулсны улмаас ногдол ашгийг авч явах ёстой. Нэгдүгээрт нь хоёрдугаарт нь юу вэ гэхээр тухайн хувьцаат компани санхүүгийн болон их хэмжээний хилцэл, сонирхлын зөрчилтэй хилцэлд хөв нийлүүлэгчдийн хуралд өөрийн эзэмшиж байгаа хувьцааныхын тоогоор саналаа эдэлдэг. Энэ эрх хэмжээ зөрчигдөд байна л гэдэг. Тэгээ энэний нь бол шалгалтын явцад бол тогтоогдсон л гэж бодож байгаа. За 145,500 хүн яг энэ улсын их төлгүүрийн хувьцаат компани 34%-ийг эзэмшдэг. За харин үлдсэн энэ 66% бол 3% эзэмшдэг. Ерөнхийдөө улсын их төлгүүр бол нэг одоо гэр бүлийн бизнес олчлоо гэж нөө жижиг хувьцаа эзэмшигчдийн зүгээс яриад хардаад байдаг шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол алдагдaltaй ажиллаад байгаа шалтгаан дотроо байна гэдэг зүйлийг бол илрүүлчлээ гэж ойлгож болох уу? Тийм. Тэгэхээр энэ түрээсийн гэрээнүүдийг аваад үзэхээр бол үндсэндээ улсын их төлгүүр хувьцаат компани маань ерөнхий түрээслэгчээр Номон Холдинг гэдэг компанитай гэрээ байгуулад Номон Холдинг компани цаашаа 3 дахь этгээдүүдэд буюу одоо яг тэнцээ худалдаа 8 эрхэлж байгаа хүмүүстэй зах зээлийн үнээр гэрээ байгуулдаг. Харин эргээд их төлгүүртэйгээ бол зах зээлийн үнээс доогуур гэрээ хийсэн өөрөө бас их төлгүүрийг алдагдaltaй ажилуулад эргээд хувьцаа эзэмшигчд ногдол ашиг олохгүй байна гэдэг нь л ерөөсөө гараад байгаа. Дээр нь бол эдгээр гэрээ хилцлүүд нь өөрөө за тухайн тогтоолгүйгээр хийгдсэн гүйцэтгэх удирдлагууд нь өөрсдөө бас гар үсэх зураад хийцэн байдаг. Мөн сонирхлын зөрчилтөө байж болохоос бас ийм гэрээнүүд яваад байгаа. Доогуур үнэтэй гэдгийг хэлээдэггүй. Бид нарт бас нэг 14 орчим мянган төгрөгөөр 1 м квадратыг үнэлж түрээслэм байна гэсэн мэдээлэл байгаа. Энэ ер нь бодиттой тоо мэдээлэл юм болоо. 2002 оноос хойш 45 сая төгрөгөөр их төлгүүрийн барилгыг нийтэд нь түрээсэлж явж байгаа. За 2014 он гэхэд бол 250 сая төгрөг болсон байдаг. Шаттай өсөд энэ хугацаанд бол ерөнхийдөө 2002 оноос 2000 за 7-8 он хүртэл ерөнхийдөө 45-55 сая төгрөг буюу нэлээд доогуур түрээсэж ирсэн байгаа. Тэгээд эргүүлээд түрээслэхдээ бол 2014 онд 3.5 тэрбумаар 3 дахь этгээдэд буюу түрээсэлж ашиг олсон байдаг. Одоо тэгвэл шалгалтын хариу нэгэнд гарчлаа. Цаашдаа та бүхний авах арга хэмжээ юу байна? Яг энэ жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах хүрээнд ямар ажил цаашдаа хийхээр төлөвлөж байгаа вэ? Санхүүгийн зохицуулалт хороо нь бол санхүүгийн зохицуулалт хорооны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар үнэт цаасны зах зээл дээр хөрөнгө оруулагч этгээдүүдийн эрх хууль ёсны ашиг сонирхлын хамгаалах тим төрийн байгууллага. Энэний хүрээнд бол илэрсэн зөрчил дутагдлалд тухайн шалгалтын ажлын хэсэгт орсон улсын байцаагч нар бол зөрчлийг арилгуулахаар хугацаатаа үүрэг даалгавар бүхий улсын байцаагчийн албан шаардлага бол хөргүүлсэн байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь юу вэ гэхээр манай санхүүгийн зохицуулалт хороонд хуулиар олгогдоогүй тэр эрх хэмжээнийхэн хүрээнд асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаад тэгээд шүүх тухайлсан асуудлаар эцсийн шийдвэр гаргавал хохиролтой гэж байгаа, гин буруутай гэж байгаа этгээдээр тэр хувьцаат компанид учруулж байгаа болон жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашигыг зөрчиж байгаа гэдэг асуудлаар хохирлын одоо иргэн төлөөлөгч юм уу тэр талаар дүгнэлт хийлгэхээр ингээд шүүхтэл иргэний хэргийн шүүхтэл нэхэмжил гаргаж байгаа. Энэ бол бас энэ шалгалтын үр дүнтэй холбоотойгоор цааш дарах гэмд авж байгаа арга хэмжээнийх нэг хэсэг л гэж үзэж болно. Яагаад энэ нөгөө жижиг хувьцаа эзэмшигчид өөрсдөө биш тийм ээ санхүүгийн зохицуулалт хороо өөрсдөө төлөөлөөд ингэж нэхэмжлэл гаргаад байна. Хууль ёсных мөн үү биш үү гэдэг асуудлаас яригдчих магадгүй л дээ. Хуулиараа ерөн зохицуулалт нь ямар байдаг юм бэ? Тийм л дээ. Энэ манай
иргэний хэрэг шүүхэд гинэн шийдвэрлэх тухай хууль болон тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжил гаргаж байгаа субъект нь бол шүүхэд нэхэмжлийнхээ үнийн дүнгээр тэмдэгтийн хураамж бол төлдөг. За яг энэ бидний шалгалтын явцад илрүүлсэн одоо энэ зөрчилтэй гэж үзэж байгаа энэ гэрээ хэлэлцээрүүдийн үнийн дүн нь бол тэр бумаар яригдах үнийн дүн бүх ийм нэхэмжлэл байгаа юм. Ийм нэхэмжлэлийг ердийн шүүхээр шийдвэрлүүлэхийн тулд бол нэхэмжил гаргаж байгаа жижиг хувьцаа эзэмшигчд маш их хэмжээний буюу тийм өндөр хэмжээний тэмдэгтийн хураамж төлөхөөр байгаа. Ингэнгүүт нь энэ тэмдэгтийн хураамж төлөхгүй байх боломж нь юу вэ гэвэл мөн тэр хуулиуд зааснаар буюу тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар төрийн байгууллага нэхэмжил гаргах юм бол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөг. Энэ утгаар нь бол санхүүгийн зохицуулах хороо бол жижиг хувьцаа эзэмшигчдийг төлөөлж шүүхэд нэхэмжил гаргаж байгаа. За энэтэй холбоотойгоор таны тэр ер нь хууль зүйн үндэслэл нь юу байна гэдэг асуудлаар ярив. Үнэт заасны зах зээлийн тухай хуульд зааснаар санхүүгийн зохицуулах хороо бол үнэт цаас гаргагч болон тэдгээрийн эрх бүхий этгээдүүд хөрөнгө оруулагч үйлчүүлэгчдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх юм бол тэдний өмнөөс одоо төлөөлөлгүйгээр шүүхэд нэхэмжил гаргах хэрэгтэй гэдэг үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 21 63 дугаар зүйлүүд заасан байгаа. Энэний дагуу манай санхүүгийн зохицуулах хороо шүүхт нэхэмжил гаргаж байгаа. Яг энэ хувьцааны зах зээл гэдэг зүйлийг монголчууд ер нь таньж мэдээд 20 орчим жил болчихсон хэрнээ нөгөө хувьцааны талаар ойлголт нь иргэдэд төдийлөн бага байдаг учраас ашиг шимийг хүртэж чадахгүй байна. Иргэдийн яг энэлийн боловсролыг дэвшлүүлье гэж бид нэр ярьдаг тийм ээ. Яг энэ шүүхэд хэмжлэл гаргалаа дараагийнх нь үр дүнг та бүх ямар байдлаар харж байна. Нөгөө энэ яриад байгаа 45500 орчим хувьцаа эзэмшигчдэд ээлтэй гэх юм уу ямар хуу одоо бодит үр дүн гарч ирэх бол энэ шүүх нэхэмжлэл гаргасны дараа тэгж тооцоолох боломж таны бодлоор урьдчилан харж байгаа зүйл юу вэ? За шүүхээс гарах шийдвэрийг бол урьдчилан хэлэх боломжгүй. Гэвч бид нар яг тэр жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд бэрхшээл байсан. Өөрөөр хэлбэл ийм өндөр үнийн дүн бүхий нэхэмжлэл гаргаад тэрний тэмдэгтийн хураамжийн төлөөд шүүхэд хандаж болох тэр бэрхшээл нь ард үлдэж байгаа. Ингээд манайх зүгээр нэхэмжил гаргаснараа нэхэмжлэгчээр оролцох биш. Тэгээд мөн энэ жижиг хувьцаа эзэмшигчд мөн нэгдмэл сонирхолтойгоор энд нэхэмжил гаргаад тэгээд өөрсдийнх нь тэр хүсэж байгаа өөрсдийнх нь эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа гэж үзэх юм бол тэгээд нэхэмжлэгчээр хамтран нэхэмжлэгчээр ингээ оролцоод явах тэр боломжийг л манай байгууллага тавьж өгж байгаа онцлог болж байгаа. Балт эрдэнэ дараагаас асуух асуулт нь ер нь улсын хөтөлбөрийн хувьцаа тийм ээ яг хичнээн энэ улсын хөтөлбөр хувьцаат компанийн хувьд бол хувьцаа нь хэд орчим байдгийг тийм ээ яг нөгөө түрүүний хэлсэн миний хэлээд байгаа яриад байгаа тоо хэр бодит үндэслэлтэй тоо бай 45 орчим жижиг хувьцаа эзэмшигч байна гэд мянга мэдээлэл ямар байна? Тэр яг зүүн мэдээлэл ирсэн байна л да. 36 сая 800 гаруй хувьцааны за 70 орчим хувь нь бол одоо цөөн тооны одоо нэг гэр бүл эзэмшдэг. За үлдсэн 45415 шиг жижиг хувьцаа эзэмшигчд маань бол нэг 30 орчим хувь хувьцаа байдаг. За анх тэгээ 2001 он 2006 онуудад 2 удаа 2001 онд 30 мөнгө 2006 онд 3 төгрөгийн ногдол ашиг тарааж ирсэн байдаг. За түүнээс хойш бол нэг ч удаа ногдол ашиг тарааж байгаа. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг бол ерөнхийдөө бол хохирсоор ирсэн л гэдэг дүр зургийг эндээс харж болох юм бол гэж хараад байна л да. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг бол маш ихээр хохирж байгаа. Нэг одоо тэр байгууламж нь үнэхээр өнөөдөр компани засаглал сайтаа бол одоо маш өндөр үр өгөөж аваад ашигтай ажиллаад ногдол ашигт хуваарлаад явах боломжтой байтал одоо ингээд нэгдмэл сонирхолтой 1-2 компаниуд одоо ашиг хийгээд яваад байдаг тийм ийм асуудал байгаа. Тэгээд шүүхэд ямар ч байсан хэмжил гаргасан. Ер нь одоогоор улсын хөтөлбөрийн яг үйл ажиллагаа ямар байдлаар явагдаж байгаа юм бол ер нь хичнээн ажилтан ажиллаж байна. Тухайн ажилчдынхаа бас эрх ашигыг хамгаалах хүрээнд ямар хөө зүйлсийг хийдэг юм бол тэр мэдээлэл бол яг энэ шалгалттай холбогдоогүй ч гэсэндээ ерөнхий тоо мэдээлэл та бүхэнд хэр байгаа бол. За энэ дээр нэг тийм сонирхолтой гэж хэлж болохоор зүйл бол ажиглагдж байна лээ. Улсын хөтөлбөр хувьцаат компани нь бол одоогийн байдлаар 2 ажилтнтай албан ёсны 2 ажилтнтай гүйцэтгэх захирал тэгээд
ерөнхий нэгтлэн бодогч гэсэн ийм хоёр ажилтнаа. Эргээгээд нөгөө гүйцэтгэх захирал нь номон хойлдон хязгаарламжуулалт хариуцлагатай компани нэг газрын захирал байдаг. Нөгөө ерөнхий нэгтлэн мөн номон хойлдон компани нэгтлэнгаар ингээд давхар ажилдаг. Өөрөөр хэлбэл үндсэн ажлынхаа зэрэгцээгээр номон хойлдон компанид ажилт юм уу? Номон хойлдон компанид ажилласны зэрэгцээгээр улсын их дэлгүүр хувьцаат компанид алуу ашт юм уу гэдэг нь бол тийм сонирхол татж байгаа. Энэ байдлаас л харахад зөвхөн энэ байдлаас нь л харахад тэгээд улсын их дэлгүүр хувьцаат компани ер нь компани засаглалынхаа хувьд за тэр компанийн чадамжийн хувьд ер нь хэр зэрэг байдалтай ажиллаж байгаа нь бол сонсогчдод бас нэгийг бодогдуулах байхаа л гэж бодож байгаа. Ер нь зүгээр компани засаглалынхаа хувьд авч үзэх юм бол энэ компани түүхэндээ 2 удаа нийт хувьцаа эзэмшигчдтэй ногдол ашиг тараасан байдیں۔ Энэ нь 2001 онд 30 мөнгөний ногдол ашиг тараасан байгаа. 2011 онд 2007 онд 3 төгрөгийн ногдол ашиг ингэж тараасан байгаа. Гэтэл энэ улсын их дэлгүүр гэдэг байгууламжийг түрээслээд байгаа компаниуд нь ашигтай ажиллаад байдаг. Зөвхөн манай шалгалтын ажлын үр дүнгээр гэхэд 2014 онд тэр түрээсэлж байгаа компани нь 3 тэрбум орчим төгрөгийн ашигтай ажилласан байна. Зөвхөн энэ түрээсний орлогоос. Тэгээ энэ байдлаас харахад бас үнэхээр тэр манай жижиг хувьцаа эзэмшигчд энэ улсын их дэлгүүр хувьцаат компани жижиг хувьцаа эзэмшигчд манай санхүүгийн зохицуулах хороонд гаргаад байгаа гомдол нь бас үндслэл бүхий юм уу л гэж харж байгаа юм. Надаас энэ дээр бас нэг тоо мэдээлэл яваад байгаа. 2013 онд улсын их дэлгүүр хувьцаат компани 804.7 сая төгрөгийн алдагдaltaй ажиллажээ гэсэн ийм мэдээлэл байгаа. За харин эсвэргээрээ за улсын их дэлгүүр за номын хоолтын компанид 11 тэрбум төгрөгийн өртөө ч гэдэг юм уу. Бас нэг юм өөр авлагын асуудал дотор нь байгаа дах шүү. Ер нь зүгээр 2000 шалгалтын ажлын хэсгийн гаргасан дүгнэлтээс үзэхэд 2008 оноос хойш улсын их дэлгүүрт бол номын хоолтон компани нэг хэмжээний мөнгө зээлдүүлсэн байдаг. Зөвхөн энэ зээлийн хүүдэгтэл 10 орчим тэрбум төгрөгийн хүүд төлсөн юм а гэсэн үндсэн зээлтэй зөв 10 орчим тэрбум төгрөг төлсөн юм а гэдэг тийм шалгалтын дүн гарсан байгаа. Тэгээд бид нар бол яг энэ өнөөдрийн ярилцлагаар бол томоохон хэмжээний үнийн дүн буюу эсвэл нэг томоохон хэмжээний тийм зүйлийг хэлэхээс татгалзаж байгаа. Ягаад гэвэл яг энэ асуудлаар бид шүүхэд нэхэмжил гаргачихсан байгаа учраас энийг яг тэр хууль тогтоомжийн хүрээнд бид шүүхтэр мэтгэлцэн маргалдана. Тэгээд энэ утгаар нь бол бид нар аль болохоор ер нь зүгээр л маш энгийнээр товчхонд нь хэлэхэд улсын их дэлгүүр гэдэг байгууламжийг маш хямд үнээр түрээслээд түрээсний ашигаас олсон мөнгөөр эргээд улсын их дэлгүүрт өндөр хувийн хүүтэй төгрөгийн болон ам долларын зээл олгосноор энэ компани санхүүгийн байдлыг дордуулчлаа л гэж үздэг. Яг энэ мэтэр нэлээд олон хувьцаа эзэмшигчдийн эрх ашигыг хамгаалах чиглэлд шалгалтаа хийсэн. Шалгалтын үр дүн бол гарсан. Дахиад цаашаа шүүхэд хэмжлэл гаргасан. Энэ мэтчлээ өөр бас танай санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж байгаа ч гэдэг юм уу. Ийм зүйлс хэр байгаа бол гомд санал юу ямар хөө байдлаар яаж ирдэг вэ? За энэ он гарсаар эхний хагас жилийн байдлаар бол 200 гаруй өргөдөл гомдол санхүүгийн зохицуулах хороонд ирсэн байгаа. За үүнээс аваад үзэхэд бол дийлэнх хувийг үнд цасны салбар буюу за дээр нь даатгалын салбартай холбоотой өргөдөл гомдлууд эзэлдэг. Үнд цаасан дээр бол за одоо дээрх нь үед ягаан цэнгэр тасалбар гэж байх үед бол хүмүүс хувьцаанууд авчаад за тэгээд өөрийнхөө хувьцааг хэрхэн зарцуулахаа мэдтгүү, хаана байгаагаа мэдтгүү ингээ алга болцсон гэж явж идэг. За энэний нөгөө талаас брокер дилерийн компаниуд зөвшөөрлөгөө худалдаалсан байна, зарагдсан байна гэдэг асуудлууд их байдаг. Үүнтэй холбоотой өргөдөл гомдлууд бол ирдэг. За мөн даатгалын нөхөн төлбөртэй холбоотой. Даатгуулагч иргэдээс нөхөн төлбөр даатгалын компаниуд олохгүй байна гэдэг асуудал. За энэ дээр бол манайх холбогдох арга хэмжээг авч бол нөхөн төлбөрийг хуулийн хүрээнд олгуулж за зөвшөөрлөг зарагдсан хувьцааг буцаан байршуулах, хохирлгүй болгох зэрэг ажлуудыг бол хийж байгаа.
За ирэх үзэгчдээ бид та бүхэн зочны ярилцлагын цагаа хүргэлээ. Улсын их дэлгүүр хувьцаат компани жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашигыг хамгаалах үүднээс санхүүгийн зохицуулахаараа шүүхэд бас нэхэмжлэл гаргаж байгаа. Энэ талаарх мэдээллийг бид та бүхэнд энэ удаагийн ярилцлагаараа хүргэлээ. За студидтэй бид санхүүгийн зохицуулахаараа хөрөнгө оруулагч үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Болор Эрдэнэ болон за санхүүгийн зохицуулахаараа эрх зүйн хэлтсийн дарга Батгэрэл нарыг урьж мэдээллийг үзэгч танд өглөө. Анхаарлаа хандуулж үзэгч танд баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч бас тодорхой мэдээлэл өгсөнд баярлалаа. Аа.